Багц үйлчлүүлэгч. Өх, тансаг газрыг байх гэж бодсон чинь хогийн сав юм шивдэ. Манай үсчин тавтаа морил өнөөдөр танд яаж туслах вэ? Үсээ засуулахын тулд хэр удаан хүлээх ёстой вэ? Яг одоо бол цаг орчим хүлээн. Цаг гинэ. Би тийм удаан хүлээж чадахгүй. Би дээрээ дуудаж байна. Би 2 цагийн өмнө ирсэн. Бүгдээрээ уучлаарай. Заримдаа хамгийн гоё засалт ихэд жаахан хугацаа ордог юм л да. Битгий болсон болоогүй шалтак тоож. Та нар өөрсдөөсөө ичвэл таарна. Энэ таны баримт. Сүүн крем түрхүүлэхэд 30 ногоон гинэ. Жимсээр жимгэхэд 50. Яста лөвөрчд байна да. Нэрэл үнэтэй шүү. Би ус засвал утасны төлбөрөөр төлөх хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болсон. Хөө. Манайх маш чанартай орцнуудыг хэрэгэлдэг. Орцнууд нь үнэтэй. Маш чанартай. Хаалхны заахмын гэж худлаач юм билүү яаж мэдх юм? Ийм удаан хүлээлгчгээд ийм их мөнгө авдаг газрыг би лам мэдэхгүй. Бэл байсан бол ийм хогийн газарт биш миний цаг мөнгийг үнэлдэг газарт очино. Нөгөө бас үнний ортой юм ярьлаа. Гэхдээ би эднийхийг хамгийн шилтгэн гэж бодсон. Ер нь шинэ ус чи хайж үзэх үү? Өглөөний мэнд. Ноён талхаа ирээд хардаа. Нэг л биш байна. Юу гэсэн үг вэ? Юу вэ? Сайн байцгаана уу? Талхны газрын нууц материалууд. Би саран амттан байна. Талх үсчний газар хотын шилдэг газар гэдгээр нь албатай. Өглөөний минь Чако, өглөөний минь ноён талхаа. Гэвч бид тусгай мөрдлөгөөрөө өндөр өн чанаргүй үйлчилгээг нь олж илрүүллээ. Заримдаа хамгийн гоё засалт ихэд жаахан хугацаа ордог юм л да. Таалагдахгүй бол өөр газар руу оч. Би ингэж хэлснээр санахгүй байна. Эднийх дундаж үсчний газраас хамаагүй өндөр өн авч. Гэнэн үйлчлүүлэгчдийг мөлжидэг. Манайх маш чанартай орцнуудыг хэрэглэдэг. Үгүй, зүгээр л үйлчлүүлэгч нартаа тэгж хэлээд мөнгөний авдаг юм. Энэ хотлаа. Гүтгэж байна. Манайхыг дампууруулах гэж албаар ингэж байна. Хөөсөө. Надад ханаас авсан? Энийг үү? Годомжны эсрэг талын шинэ ус чинь үнгүү зоош тарааж байна лээ. Энэ чинь өчигдөр ирсэн нөгөө муухай чипс ба штэ. Гарцаагүй энэ чипсний хийж байгаа хэрэг байна. Тэгээд үзгэлтэй. Үнтэй ус засалтнаас залхаж байна уу? Шин засалт хийх гэж удаан хүлээмээргүй байна уу? Чипсний ус чин гэр үйлчлүүлээрэ. Хаалхны газрын гудамжны хамгийн шуурхай хямд ус чинь шүү. Бүх засалт $1. 10 минутанд заасна. Утгагүй. Би очиж хараадах юм. Ноён талхаа би ч гэсэн явъя. Манайх үйлчлүүлэгчдийг 10 минутанд шин төрхтэй болгодог орчин үеийн технологиг хэрэгэлдэг. Баталж чадах уу? Яаж тэх юм? Аха! Ха! 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 Гоё болж. Ямар хурд юм бэ? Модоноос эдний хэрүүлслүүлнэ. Замаа Араа. Намайг. Би өнгөрч. Ноён талхаа битгий сэтгэлээр он бидэнд хийж чадах зүйл байгаа л ёстой. Өглөөний минь. Юу ялгааны зохиур вэ? Ялааны сэд байвал хийх ажилтай байхын тулд цогтх юм уу? Нэрнүү. Шака та их ухаантай юм аа. Байзаарай. Өнөөдөр яагаад нэг ч ялаа нисэхгүй байна? Хөөх, хачи юм шүү. Бүх ялаанууд чипсний үсчин рүү яваад өгсөн. Яасан гинэ? Хөөх, ялаануудад хүртэл таалагдж байна. Нэг л биш байна да. Шака, ингэж болж байгаа мó да? Манай ус чинь хаалга хаахаар ажилгүй болмоор байвал чи явж болно шүү. Нэг газар нэг л хачин байна. Орж харцгаая. Харахгүй шинэ орчин үеийн үсчин байна.
Ямар их сүүн крем бэ? Би өглөө болгон шинэхэн сүүн крем хийдэг. Гэхдээ энэ хамаагүй амар юм аа. Сүү болгоомжтой. Энэ яста сандаг санаа байна шүү. Сүү чи гайгүй юу? Туслаараа би соруулаа хугачих шиг боллоо. Хугацаа нь аль эрт дуусчихсан юм байна штэ. Юу? Нэрээ юм уу? Ганц кремч биш. Хэргэлдэг жимс нь ялзарч муутсан байна. Ийм байхад ялаанууд эдний өсчингээр эргэлдэхээс яах вэ? Ямар муухай юм хийдэг юм бэ? Хөөе, энэ ус тасдаг машиных нь удирдлага байна. Энэ товчоор асаадаг юм шиг байна. Хөөх, ямар хурдан юм бэ? Манай ус чинь бие машин байдаг ч болоос. Үгүй байлгүй дээ. Бүр хурдлуулж болдог юм уу? Сүү, зогсоогоорой. Сүү. Туслаарай, энэ амьдралын минь хамгийн сайхан Энэ чинь суул төрний бөглөөс гаргагч байна. Чих ухагч, чимхүр. Ийм бохир зүйлэр үс застдаг юм биш үсттэй. Нотолгоо болгож зураг дараадах юм. Яаж энэ бүхнийг нууж чаддаг байна? ийм муухай ус чинь гэдгийг заавал зарлана. Сүү, чи зүгээр үү? Үгүй хэлгүүдээ. Энэ чин чипсний сав биш, том хогийн сав байна шүү дээ. Хогийн савыг үсчний газар болгочихсон юм уу? Ариун цэвэр өрөөнд байдаг хогийн сав бидтэй. Юу? Бүр заваа юм аа. Энэ бүхнийг заавал баримтжуулах хэрэгтэй. Айдар таха магтаа тонаас. Намаа гүтгэж байна. Чихэрлэг тэнэгүүд. Одоо болон гялалзаж байсан чи одоо өчигдрийн муудсан төмс боллоо. Бохир заваа хуурм эхлэгч чипсний үсчний газрыг ариун цэврийн шаардлага хангаагүй улмаас хаасан цочирдом зүйл боллоо. Ингээ нэгж мэдсэн юм аа. Мундаг гэдгийг минь бүгд мэднэ. Би огт санаа зовоогүй. Сүү, Шоко, өнөөдөр олон үйлчлүүлэгч ирэх байх. Бэлтгэлтэй байгаарай. Мэдлээ ирхмэ. Ла. Ээж, та хэдийг хийсэн бэ? Харин л те 200 ширхэг орчим. Юу? Ямар удаа хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хурдан юм аа. 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волт болчихлоо. Хөөшөө, мундаг юм аа. Өнөөдөр арай хол идэж чадгана байна штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава, би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана? Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь нойрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газарт ажилд орчихлоо. Хөө минь чи мундаг байна шүү. Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадаг юм бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгчид ирнэ штэ. Түрглээ. Мэдлээ. Арчаагүй хогийг дээ. Үсээ янзлуулах гэж ирсэн үү? Үгүй, сурталгаа тараах цагийн ажилтаа авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад түр хүлээгээрээ. Сурталчилгааны хууц хаана байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай. Ноён талхаа зүгээр үү? Юу болов вэ? Энэ шалаа цэвэрлсэн юм уу гоо мүү? Хаасайгүй заваарчихсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурталчилгааны хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Би юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө идэж чадахгүй нэ. Салгалсан муухайг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна.
Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад улаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэрэгэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал, хэнэн ажил тийм бүү мэд. Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх, ойрд ховордсон залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваараа ирхмээ. Энд ч надаа юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлтчихсэн юм бэ? Үгүй, би захиалаагүй шүү дээ, үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм бэ? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй, хэн тооцоо хийх үү? Йоо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч чинь Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг тантай танилцуулах уу? Болж байна. Нью-Йорк Бейкери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг явуулчихсан болохоор захирлын зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу эрхмээ? Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхимийг төгсөгч Джессика Жигэнсэн Боб байна. Жигэнсэн Бовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу. Ноён талхаа игчин ажилд санаа зовох хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тархар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирээ. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талхаа явчихлаа. Жахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалгал болно. Үе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй юм дээ. Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцсан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтгоо байх та. Үнэрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхан өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэн мэдэх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар азтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ. Үгүй нөгөө Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцай. Үгүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингээд л байлгаад байвал нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчид ирэх бачлаа. Нөгөө Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовлтгүй. Дагаад яв. Ноён талхны үсчний газар ирээрээ. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шок. Сүү. Шок. Энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдээд баахан хачи юмнууд ирчихсэн байна лээ. Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй, би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тийм би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн юм бол доо. Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр Арай, тэр жигэнсэн бов. Хаашаа хүлэхгүй эндээ байж бай. Чи энд үлдэж байж ажил амархан бүхэн. Хүүе, зайцхан байна шүү дээ. тэр зайцныг яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй мулгуу туслах ажилд саксо тооцооны ажилд бүгдийг явуулчихсан болохоор чи
Чи байхгүй очиход тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулхуу гэж хэлж чадаж байна. Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очноо. Тэр үсчний газар одоо жинсэн бовны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жинсэн бовнууд бүгд нэг гэр бүл байна. Өнөөдөр ч гэсэн манай үсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн бололтой. Ноён талгаа ус засаад ядарч байна уу? Ноён талгаа та их ядарсан шүү. Ядрах юу яах вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Та ч надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би одоо таны хооронд ажиллах үсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава, Ороод ирээрээ. Энэ нөгөө алдартай талхны үсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын үсчин нь байна. Ноён талхны үсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Та нар хэлсэн байна. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. За, Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хол. Эдгээр яагаад энд байгаа вэ? харин тийм. Сүү, шоко. Бүгд энэ байна. Эднэрийг дээ. Хэн дуртай нь үсчин болдог гэж бодоо юу? Ноён талхаа та зүгээр үү ирэх юм ээ? Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа тэрэлтэ. Хурдан сууцгаа. Сүү, шоко. Та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд хамттай юм аваад өгвэ. Надад ногоодоо жигэнсэн бов. Надад пиццатай жигэнсэн бав. Жигэнсэн бопол болохгүй. Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэйд байна? Арай Сайн уу? Чи шоко мөн биз дээ? жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх, ийм тохиолдол гэж байгаа. Ойрд юу хийж байна да? Би талхны үсчний газар ажиллаж байгаа. Харин та? Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөрхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. Таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Бүлэгэрээ. Шоко, өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гоё хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөө нэмэн Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л биш ээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаан алдчихсан. Шоко, юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хуудас байна. Жимстэй монголын. Хүний юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад уган бэ? Юу вэ? Наадах чи найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Битгий. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитара? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоох юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа.
Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд өгч болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг Жимстэй Мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би түрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдалд баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй Мофлин. Найзаа? Хөөх юм аа. Борото салхитай шүү. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татахад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомон идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За. Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд галбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсон ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэрчихэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан. Жимстэй Мофлинийг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүү ирээ. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй тэ гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя, энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр эмэр юм аа. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу хүн тусалж байхад Өршөөгөө. Шоко ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Дээдчгээсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Ихчээ биднийг өдөртөж яваач. Ой Шоко. Яаж хаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх, 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг. Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй Мофлин ахта дахиад уулзгаар болсон юм аа? Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг янзлаад өгөө. Анхны хайранд бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан ч юм. Үс засалтын төлбөрт битгий санаа зов. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү? Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн? Алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За, залуухан.
Харда. Хайр дотн пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй вэ штэ. Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За ямар байна да? Энэ бэ гэж юу? Шоко. Ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За. Ямар гоё таглаг юм бэ? Шоко. Оо сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л зөөлөн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л ууз гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Үгүй. Ой, чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаа ч хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу ямар юм. Шоко? Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлгнуу эсвэл соёлтой нь үү? Үгүй дээ. Арчаагүй зан чинь дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён талхай. Гэхдээ энэ өсөл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгийн. Дахиад засч өгөхгүй дээ. Соборо пангийн шохорхол. Баларсан. Би хоцрох нэ. Хоролд яг цагтаа очих ёстой шүү дээ. Тэнгэр минь сая юу болов? Арай таваарай. Наад талаа зогсоогоорой. Хэдэв чинь буцааж өг. Би чамтай зодтолтмооргүй байна. Хөл тавиач те. Хурд буцааж өг. За яах вэ? Царай муутай хачин амтэн. Тэнгэр минь гэж. Чи зүгээр үү? Тийм ээ би Чи бэртээгүй үз? За тайвшраа. Зүгээр л догвэ. Мэ хитвчаав. Их баярлалаа. За явлаа баяртай. Ой, хүлээж байгаарай. Би дараа чамайг хоолн дурмаар байна. Болж байна уу? Тэгвэл сайхан л байна. Хизээч байсан болно. Их сайхан сэтгэлтэй юм аа. Ерөөсөө бэлддэг хэрэгэ. Сайн уу найзуудаа. Маргааш би их хөөрхөн охинтой хамт хооллоно. Зөвлөгөө өгөөч. Сайхан юм аа. Одоо болцох цаг болсон шүү дээ. Баяр хүргэе. Ямар зугаалга болох болоо? Чи чинь струсэлний холтостой үз дээ. Тийм ээ. Миний гадаа давхарга өөртөө итгэх итгэлийг минь унгадаг. Хэцүү байдаг. Ойхот хатуу арьсан тэнч дуртай биш. Тэгэд арьсаа яах вэ?
Чадвал холдсноосоо сал. Наад чихэрлэг үүрэмгэнүүдийн чинь цаана их царайлаг залуу байгаа да. Ноён талхны үсчин рүү очиад үзэх үү? Олон залуус тэрнэр асуудлаа шийдүүлсэн. Талх үсчээ. Хөө. Их л ажил болох юм дээ. Хамрыг ч засч болно. Бас бадбиг үстэй болгож болно. Хамгийн том асуудал бол наад чихэртэй холдсон чинь. Би ийм болмоор байна. Боломжтой юу? Чи надаас боломжгүй мэд зүйлийг шаардах юм аа. Тийм болохоор яг зөв газар та ирсэн байна. Надад чадахгүй юм байхгүй. Баярлалаа эрхэмээ. Жаахан өвдөлтийг тэсн үстэй. Тэсэн тэгэлгүй яах вэ? Би шаардлагатай бүхнийг хийнэ. Та чадах бүхнээ хий. Эхэлцгээе. Чимхүү. Эдгээр хөдөл нарийн ажиллагаатай шүү. Хөө? Зөндөө удахнаа. Гоё амттай байна. Тийм үнэ. Энийг хэрэгэлдэх хэрэг. Хоолдог маск гинүү? Эдгээр хөдлөөрэй. Тэсэрэй. Маргай сайхан харагдаж байвал би юу ч хийсэн. Энэ би мөн үү? Цоошин талх уулчгаж. Арай болоогүй. Дуусаагүй байна. Энэ өдрөлд модонд орж байгаа өнгө цайвар ягаан чамд яг зохино. Дээрээс нь солонгон өнгөтэй өрмөг нунтаг илсэн чихэр цацлаа. Ингээд хоошинхэн боллоо. Одоо тэр охин чамд гарцаагүй дурлна. Хөөх! Итгэмээргүй юм аа. Баярлалаа эрхэмээ. Одоо би өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Хаха! Хүлээ. Бас нэг юм байна. Чи сопоро талх хэвээрээ байгаа учраас илсэн чихэртэй холтос чинь буцаад ургана. Болцоогоо 3 цагийн дотор дуусгаарай. За, ойлголоо эрхэмээ. Балдарсан. Хурд явъя. Хоцормооргүй байна. Битгий ойл бяцхан найзаа юу болсон юм? Миний бомблог. Бараг хүрдээ. Я. Саамай, болгоомжтой. Баярлалаа. Баяртай. Хоцорсонгүй шүү. Энийг зарч чадахгүй бол ач зээлэртээ билег авчаад. Би танд туслая. Араас чи түлхээд өгье. Би хүн ч үдэ болох юм уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Хоёулаа хамт энэ толгодыг давъя. Халтас минь гэж бүтэн цаг хоцорчихлоо. Баларсан миний хуучин царай ийм их холтостой байж яаж жигнэмэгтэй уулзах юм бэ? Чи мөн үү? Яасан их ууддаг юм бэ? Чамаг ирэхгүй болохоор яг явах гэж байлаа. Харин тийм ээ. Царайлаг харагдъя л гэж бодсон юм. Цагтаа ирэх гэж хичээсэй. Соёлтой ирэх хүн цагтаа ирдэг. Бас арзаа зэгсэн идэггүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй ирэх хүнийг хамгийн сайн ирэх хүн гэдгийг яг чам шиг ноён сабар. Тийм ээ, яг чам шиг. Чи бяцхан хүүд агаарын бөмбөлгийг авч өгөхгүй л үсээс ихсэлэгчсэн штэ. Бас настай эмэгтэйд хүнд цаасын зөөж өгöd хоцорчихсан. Чи харсан юм уу? Харсан. Өнөөдөр чи зөндөө их сайн үс бүтээсэн ноён сабараа. Би юу гэж бодож байна гэж хоёулаа ахаад уулзмаар юм байна. Чи юу гэж бодож байна сабараа? Надтай болсмаар байна уу? Үгүй юу? Тийм ээ, би болцмаар байна. Ямар сайхан юм бэ? Сайн байна. Би дэрэгдээс чи салахгүй. Тэнгэр минь, миний сайн үс намайг ийм хөөрхөн найз охинтой болгоно гэж бодсонгүй. Чи ч гэсэн хөөрхөн сайхан шүү дээ. Цөцгийн харуусал. Сайн байцгаана уу? Та
Усны мухлаг хотын кино надмаас шууд дамжуулж байна. Одод машинаас бууж ирэх тоолонд үзэгчид шуугилдаж байна. Бас нэг машин ирж зогслоо. Амтад канал юм гэж мөн байна. Цэцгээ. Үнэн гэж үү? Цэцгээ үнэхээр ирж. Өмнө нь ерөөсөө амдаар нь харж байгаагүй. Зүрхийг минь зөөхөд хийгээд хаалаа авчихлаа. Гэхдээ тийм хөөрхөн биш байлгүй дээ. Тэнгэр минь чи зүгээр үү? Шин мэдээ хүргэе. Цэцгээний шүтэн бишрэгчэд ухаан алдлаа. Дэндүү царай хэлэг юм аа. Ой чигнэмгэ. Сам тавиад өгөөрэй. Ухаан алдчихлаа. Чигнэмэг унчихлаа. Энд юу болоод байна? Цэцгийн шүтэн бишрэгчд ухаан алдлаа. Доктор Соборо цэцгийг мөрдөж байна. Цэцгийг буруутайг зүйлсийг гэрийн хөрөнд орууллаа. Шүтэн бишрэгчдийн цэцгийг гарч ирэхийг зөвхөрлөлтгүй хүлээж байна. Яаж юм болдог байна? Сурталчилгаа, кино, зураг, тоглолт бүгдийг хоригдчихлаа. Бид нар тэгэд яах юм бэ? Ямар эрэхтэй гэж чи ийм царайлаг юм бэ? Сайхан царайг минь уучлаарай. Чиний буруу биш ээ. Битгий уйл. Хоёулаа нэг арга олно. Тийм ээ, яг зөв. Арай дээр нь гарсан уу? Бараг л хонглын үзүүрт гэрэл харагдаж байгаа шиг байна. Би чадлаа. Одоо цогтонда. Базара, юу болоод байна? Би зүгээр л халтраад байна. Би гарч чадахгүй нөө. Бараг гарлаа. Би энэ байшингаас хизээж гарч чадахгүй юм байна. Битгий уйл та. Эндээс гарах арга байж л таараа. Бодцгоё. Энэ хавьд нэг тэрэгвэр болох юм байна. Бүр цаашаа сунаарай. Харта би гарлаа. Одоо хоёулаа зүгтэж чадна. Уух болоогүй л байна уу? Одоо тайвшрал та. Би энд гацмааргүй байна. Энэ байшинд гацж явахаар царай муутай байсан дээ. Царай муутай? Тийм ээ. Чамайг царай муутай болгоцгоё. Миний агуугийн нэг хаашаа алгуулах юм бэ? Бас алтар тонцлог төрхийг минь. Бажараа. Би нэг залууг мэднэ л дээ. Эхэр яана гэсэн үг үү? Сэтгэл татам биш болох гэж үү? Тийм ээ. Тэгэхгүй бол бүх гэрээгээ цуцалж үрд энэ байшинд гацах гээд байна. Бидэн туслаач дээрх нэ. Өөрийгөө битгий дөвийлөг. Би чамайг муухай болгож чаднаа. Ажилд орцгоё. Юу хийж байгаа юм? Хамгийн царайлгийгч үзээрээ муухай болгодог зүйлийг хэрэглэх гэж байна. Тарвасны үр. Хох гэрэлтэж байна. Бауда бислэг минь гэж. Гайхалтай. Би урлагийн бүтээл хийж гэлээ. Яаж чадва? Царай муутай болсонгүй штэ. Өмнөхөөсөө ч царайлаг болгочихлоо. Одоо яах гэж вэ? Сонгол талхта том бууга гаргаж ирэхээс. Одоо бас юу хийж байгаа юм бэ? Хаашаа шургасан сахал. Ширүүн сахал үсэндээ баригдах шиг муухай юм байхгүй. Ноён талхаа сормос чинь гайхалтай урт харагдаад байх юм. Угаасаа л урт шүү дээ. За, болчихлоо. Одоо царай муутай болсон уу? Шöyle минь гэж жинхэнэ ковбой шиг болчихж хуучны барууны кинод шиг. Бүр сайхан харагдаад байна. Ингэж болохгүй штэ. Та ч яаж чадах юм бэ? Би яагаад муухай болгож чадахгүй байна? Баяцаар. Сүүлчийн ганц арга хэрэглээд үзье. Ямар арга байгаа юм? Хамгийн сайхан хамтгийгч энүүгээр дарж болдг юм. Наад чинь хямдхан суши юу? Тийм ээ. Хунцар хулс. Наадаараа юу хийх гэж байгаа юм? Одоо ингэнэ.
Би цөцгийг царай муутай болгон тийм ээ. Ямар тод юм бэ? Ашгүй муухай харагдаж байна. Би одоо муухай болчихсон уу? Үнэхээр үнэн гэж юу? Та хамгийн шилдэг. Тийм ээ, мэднэ. Гайхалтай. Наад муухай царайг чинь харуулъя. Гадагшаа гарцгаа. Одоо бүх юм сайхан болох уу? Тийм ээ. Бүх юм сайхан болно. Одоо чи үзээрэй муухай болсон. Баярлалаа. Ашгүй эрх чөлөөтэй боллоо. Намайг ахиж хинч дур булаам гэх. Царайлаг юм аа. Ноён талхаа юу болсон бэ? Та намайг царай муутай болсон гэсэн шүү дээ. Юу болоод? Зүрх минь бүр болиглаад байна. Далай тэнгис шиг юм. Би далаад сэлмэрэн. Би юу? Найн талха. Яг юу болоод байгаа юм бэ? Энэ арай талхыг чам дээр ажиллаж байгаа хооронд цэцгийг чинь наалдчихж бас сэтгэл татан шидэж чанар чинь цэцгийг талхтай зогцдог гэж үнэхээр үнэн бололтой. Үнэхээр энэ царайлаг нарийн ба байдаг гэж үү? Царайг нь харахаар од харагдаад байна. Таны гэрийн хорионд оруул. Та хөөрхий хадагтай нарыг ухаан алдуус. Үгүй. Намайг гаргаач. 10 жилийн дараа. Энэ юу вэ? Мэддэггүй мүү? Их алдартай талах штэ. Талхны Моглог хотын түүхэндээ хамгийн царайлаг талах. Дэндүү царайлаг болохоор нь насан туршид нь гэрийн хорионд оруулчихсан юм. Хөө? Үнэхээр энэ царайлаг нарийн ба байдаг гэж үү? Харин тийм байгаа биз? Одоо гэрээсээ гараасаа билээ. Ганц 2 удаа ч гэсэн харах юмсан. Тийм ээ. Үнэн шүү. Мөхөөлдөс цугцсан нь. Манай амт чарвангууд 100% органик. Шарвин болгонд хайраа шингээж хийдэг. Дээр нь агч модны жуус, шинэхэн жимстэй. Хамгийн гоё амттай. Харин энийг танд. Ямар амттай харагдаж байна? Арай хоолой дээрээ. Би шарваа идмээр байна. Дараа чи шарванг надад өгнө гэсэн штэ. Өнөө оройн цэсэнд хөлдөөсөн харах хайган загас хөлдөөсөн жимээс. Дахиад л үү? Дандаа л хөлдөөсөн хоол иддэг үсттэй. Хар хайган кальцар баялаг болохоор ургаж байгаа ясыг чинь бат бөх болгоно. Мөхөлдөс ясгүй штэ. Идмээргүй байна. Дахиж хүйдэн хатуу загас идмээргүй байна. Төгс нийл идчихэ. Чиний дэглэм гэж хэрэг алга 31 амтны ангиас 31-т нь явж ивэн. Одоо суугаадах. Миний хоолны дэглэм манай ангитай ямар хамаатай юм? Миний шууд угарчлаа. Зүгээр дээ цэцгийх юм. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр. Ахаа түлэхээ. Мөхөлдөс яаж бүлээн идэж болдог юм. Хөлдөөгчнөөс гаргал юм бол шууд л хайлцхан шүү дээ. Ийм юм идэж байснаас хайлсан нь дээр. Гадагшаа гарч шарван бас корндог гэд юу дуртайгаа идмээр байна. Халбах юм. Зүгээр явуулж гаа. Өлсгөр аянда буцаад ирнэ. Одооноос би хөлдөөс хоол идэхгүй. Бүх амттай хоолыг олоод бүгдийг идэн дээ. Попкорн аваарай. Амттай сайхан попкорн яшөө. Ахны дивааж юм аа. Май. Үнэн гэж үдэ. Талах тюбээр харсан хөөсөн чихэр байна штэ. Хөх, чихэн корндог. Өдөгс хаслал. Чихэрлэг мөрлөө тавстай. Үнэхээр гоё амттай юм аа. Би хөлтөөгчнөөс гарсандаа үнэхээр баяртай байна. Талах тюбээр гарсан нөгөө шарвингийн газар байна. Шарвин би очлоо. Би юу удаад байна? Гэхдээ
Дараа чи шармаг надад өгнө гэсэн. Ноён талх агааржуулагч авахын оронд ягаад энэ сэнсийг ав гэсэн юм бол? Уг нь сэрүүхэн гоё юм аа. Энд юу болсон юм бол? Мөхөлд газар унчихсан байна штэ. Хөөе, чи зүгээр үү? Мөхөлдөс хайлж байна. Салхинаас болоод мөхөлдөс газраар нэг урсаад байна. Хурдхан шиг үсчин рүү аваач. Альвэ жаала, тисгэм шүү. Альвэ. Өнөөдөр чигнэгдэх нэ. Би жигнэсэн талах болох нэ. Эрхмээ зүгээр агааржуулагч асаа л та. Байц. Тогны мөнгө их гараад байгааг мэдэж байна уу? Халууныг оюун санаагаараа давж гарах ёстой. Сэрүүцгэж жаахан арга ухаан гаргахад болно. Хөөх, ямар сэрүүх юм бэ? Өмнөд туйлшгэл. Эрхмээ баларсан шүү. Би гадраас мөхөлдөс оллоо. Энэ хайлаад байна. Мөхөлдөс хөлдөөгчөнд байх ёстой. Гадаа юу хийж яваа юм? Одоо тэр жугал биш ээ. Шоко хурдан агааржуулагч асаагаараа хурдл. Тэгээд чи зүгээр ламдтай хоол идэх гэж хөрөгчнөөс гарсан юм уу? Тийм ээ. Загас бандуу идэхээс залхсан. Дахиж тийшээ хизээж очихгүй. Гэхдээ хэрвээ энд үлдвэл чи хайлж дуусна. Насаараа хүлээс ухааны идэх ямар байдгийг та нар мэдэхгүй штэ. Сүү, яах гэж нааш нь авчирч байгаа юм бэ? Хайлуулахгүй гарах байхгүй гэж үдээ. Та чадахгүй нь өөр хийж чадах юм бэ? Талхаа. Чи манай үсчний өмнө ялцгаа заваа юм асгасан уу? Яаж ядаж байна? Би зөвхөн сэтгэл татам чанараа л асгасан. Тэнгэр минь ноён талах сэтгэл татам чанараа асгаад байна штэ. Тэгвэл хэнэн ч юм асгаад айчихсан байна. Одоо манайхаар ялаад үйлчлүүлж байна. Би асгаагүй маанаг минь. Энд уга мөхөөдөс асгасан юм. Йоо, энэ шавгар аягтай кастарт сүмс энд юу хийж яваа юм? Яцхан мөхөлдөс байгаамаа. Гоё амттай хоол идэх гээд хөлдөөгчөөс гарсан чинь хайлаад эхэлсэн. Тэгвэл зүгээр хөлдөөгчтэй хувцсанд хийчихээчтэй. Хөлдөөгчтэй хувцаа. Тийм ээ. Хуулийн зарчмыг ашиглаж хүйтэн агаар ядгаруулдаг хувцас. Би 3 дугаар ангид байхдаа ганцаархнаа зохион бүтээсэн. Хөөх, ноён чипсээ. Та мөхөлдөг хайлахгүй байхад туслах уу? Би хайлж байна. Чамд туслах ёстой нэг сайн шалтгаан хэлээд. Сүү, үгэнд нь итгэхэд байгаа мó. Чипс хэзэнээс хөлдөөгчтэй хувцас хийдэг болов? Тэр үнэн шүү. Ноён чипс жаахан ухаантайч гэсэн. Ихэнх чипсүүд юмыг бодлуулж орхидог. Йоо, би ямар ухаалаг вэ гэдгийг харуулад өгье л дөө. Яа. Наадах чинь яг яадаг юм бэ? Зүгээр чимээгүй харж бай. Дараа тат. Чихэрлэг юм аа. Энэ зүг юм болов? Юу хийгээд байгаа юм бэ? Наадах чинь бүгдийг нийлүүлж наадаг цав уу? Бачгалаа. Хэн мундаг чипс юм шиг байна. Гарч бай. Энэ хувцас 5 төвшний хүйтэн агарыг ялгаруулдаг. Нэрэ хүүтэй юм байна. Яг хөлдөөгчөг. Мөхөлдөө өмсөд үзтээ. Өмсмөргүй. Намайг мангас шиг харагдуулна ш. Юу гэх гээд байгаа юм? Бөө юм болж байж хийж байхад чинь. Их муугаа байд би өмсөхгүй. Дог тоохой болохгүй гэж байгаа хүүхдийг буруутгаад яах вэ? Юу яриад байгаа бэ? Энд чинь бараг л дэлхийн хамгийн хүйтэн хувцас. Энийг хүйтэн гэх юм бол чамайг яаж үсчин гэх юм бэ? Тэнд нь жаахан тохируулга хийгээд энийг өөрчлөөд Та гоё болгоод өгч чадах уу эрхмээ? би юу? Ямар болж гоё байгаа биз? Яста гоё юм аа. Хурдан өмсөж үзмээр хамгийн мундаг эрхмээ. Яг таарч байна. Бас өнгөнч гоё юм. Яг хөлдөөгчд байгаа юм шиг. Би ахад өөрийгөө мэдэрч чадаж байна. Би чиний өмнөөс баярлаад байна. Одоо хайлна гэж санаа зовдгоо боллоо штэ. Ноён чипсний тарих, ноён талхны бүтээл чанарын ачаар бүгдээрээ янзтай гоё зүйл хийлээ. Та хоёр хамтарч ажиллаач. Йоо, би энэ талхан толгойдтой ажиллах юм уу? Би яхаараа энэ чипсийг мөрөндөө үүрэх ёстой. Чи сая юу гэсэн бэ? Хоёулаа явж чарга идэх үү? Яагаад нөгөө Red Cube-ээр гарсан? Эхлээд нэг тийш очимоор байна. Ингээд шармгийн газар ирчихсэн байна гэж үү? Дараа чи шармаг надад. Энийг идэх гээд хөөрөөд байсан юм уу? Зүгээр л гоё юм аа. Амттай байна. Идэрээ ээжээ. Гоё амттай байна.
Ажгүй юм байна. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөх! Нуур үнэхээр том юм а. Хайхалтай үсгэндэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэг яа. Сайхан. Ноён талгаа таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юун чимэвэ? Сүү яасан бэ? Ноён талгаа зайдасхан угаалтар нуурнд унжглаа штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вэ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингээд та хин бэ? Би бол энэ нуурын эзэн Бан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайцхан нуурнд унжглаа. Бомбор цондгор бөөрөнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондгор зайцаа түр хүлээж өгөөрэй. Ноён талгаа Бан Шилён манай зайцхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй ээ, биш ээ. Манай зайцхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайцхан биш шүү дээ. Зайц нуурнд унжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа мó. Нөгөө юу? Санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Голж өгвөл алтан зайдас дээр. Энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалцаж байна. Юу? Зайцхныг усан дунд Ноён ачсан. талгаар нь алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсанда хоол энэ байна. За хоол байд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайд цаачна вэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрэг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм. Эсвэл дэвсгэр дээр явах ямар уу? Алтан зайдсаа хаачихна вэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талгаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү. Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дав болох. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Бан Шилён алуу гараад ирээрээ. Ингэж хэл ам татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдасаа эртэд аваад явсан бидстэй. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой ягаад хамт байж чадахгүй. Бид өөрсдийнхөө зайцхныг л санаад байна. За ойлголоо түр хүлээгээрэй.
Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 300. 52 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Талхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад болгоо тусалгаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Бан Шилэнгуй. Манай зайдас ийм ухаалаг. Мөн байна. Манай зайдас мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Бөөмэжвэ. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болон манай зайдас мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Эхнийгээрээ Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайдас бол байна. би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор Зайдас. Чи нөгөө яриад байсан шок нь байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талх та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өөхөө. Bonjour, guten Tag. Ни хау, конничева. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдшлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2. Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг. Сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд өө. Тийм үү? Уучлаарай. Төдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайр юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилтаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр эрдэмтэн зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү дээ? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирмэ. Ой, тавиачи. Хөөе, Бан Шилэнгуй. Бас та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Бан Шилэнгуй, манай зайцганыг эргүүлээд өгөөч дээ. Гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү. Заа юу? За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Бан Шилэнгуй, энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яага дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм. Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтнэд тэрсэн. Айкондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч болно. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа. Яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа, ингээд та зүгээр үү? Яагаад байна? Яагаад байна? Булчинлаг зайц бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна.
Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад өөх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайдсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Гэхдээ л тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилэн гой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцсахныг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдас байна. Сонсон шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Би хайрлалаа.